20% өгөөжтэй хөрөнгө олонтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай Автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө олонтын бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа. Та сонирхож байгаа бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх мэт бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Голланд улсад аягүй сонирхолтой Den Haag хот сонгуул удахгүй болно. Geert Wilders гэсэн хүн ерөөдөө сонгуул ялахаар байна. Geert Wilders юуны эсрэг юм бэ гэх юм бол Зеленскийн эсрэг, НАТО-гийн эсрэг, Европын холбооны эсрэг. Их Британд бас удахгүй сонгуул болно. Бас арчигт нь одоо байгаа нам. Францд удахгүй бас нэг сонгуул болно. Гэх мэтчлэн. Тэгээд ерөөдөө энэ дайн хугацаатай. Тэ өнөөдөр өглөө Киев хот ямар байдалтай байгаа юм бэ гэх юм хэдүүлээ бас нэг хайлт сонирхчих. Өдөр болон бөмбөгдүүлж байгаа. Агаарын хамгаалтыг заяа. Агаарын хамгаалтын пуужингийн систем Америкчууд Украинаас татаад Израиль өгсөн. Тэгээ одоо ер нь бол цэргийн шинжээчнэр, дайны шинжээчнэр хэлж байна гэх юм бол Киев ба Украин ер нь бол агаарын хамгаалтын пуужин суманд дууссан, мөнгөнд дууссан. Одохгүй цэрэг нь бас дуусч байгаа. НАТО-гийн том чуулган болж байна. Хаана болж байгаа бэ гэх юм бол Голландд болж байна. Аль хот юм бэ гэх юм бол Den Haag. За. Тэгээ чуулган хизээ болох юм бэ гэх юм бол маргааш болно. Гэхдээ өнөөдөр юу юм бэ гэх юм бол зүгээр цугларч байгаа. Окей. Тэгээд хэдүүл одоо юу сонсгосноо юм бэ гэх юм бол Марк Рутегийн үгийг сонсох ёстой. Яг гэвэл Зеленский хүлээж авч байгаа. Зеленский ба Украин НАТО-гийн гишүүн биш. Тэ Европын холбооны гишүүн бас биш. Тэгсэн хэрнээ Зеленскийн НАТО-гийн чуулган дээр ирсэн байгаа. Гэхдээ өнөөдөр ерөөхдөө аль биесээр зүгээр цуглаан болж байгаа. Маргааш жигнэсээ чуулган болно. Тэгээд Марк Рутегийн үгийг хэдүүлээ сайн сонсоод байна. Well, Volodymyr, Mr. President, thank you for being here. It's good that we have the opportunity to have a short bilateral. Тэ нөө body language-ийг хараарай. Тэ. Volodymyr ирсэн баярлаа. Украины ерөнхийлөгч ирсэн баярлаа. Тэ. Of course, you will have many meetings today and tomorrow and a dinner. Чул өнөөдөртөө бол аюул олон уулзалттай бас маргааш оройны зоогонд орно. Маргааш оройны зоогонд орно. Tonight. Өнөөдөр орой. Маргааш биш ээ. Нүрийн. Яг их юм бол өнөөдөр зүгээр цугларч байгаа байхгүй юу? Маргааш албан ёсны НАТО-гийн чуулган болно. Тэгээ Марк Рутэ сая амнаас юм болторсон байх юм бол маргааш чи дэмэртэй. Үгүй өнөөдөр орой. Яг их юм бол чи гişүм шиг. Тэгээ Зеленскийн царийг хар. We have an important summit coming up, including important decisions on Ukraine. Жохон гомдолтой царайтай тий. За гэхдээ ерөөхдөө ингээ хөөгөө явуулаагүй. Найрс хүлээж авсан. Зеленский бас энэ цуглаан дээр чуулган биш, цуглаан дээр тайзан дээрээ бас үг хэлсэн. Түлээ сонсгоо. We all understand that the source of this war and the long-term threat to the European way of life is Russia. За бидний чуулган дээр юу мэдэж авч байгаа, юу ойлгож байгаа юм бэ гэх юм бол манай бидний амьдрал, бидний амьдралын хэв маяг, бидний Европын амьдралын хэв маяг хамгийн том эрсдэл учруулж байгаа этгээд юм бэ гэх юм бол Орос. But in reality we are not just facing Russia alone. За гэхдээ бид нэр ганцхан Оросуудтай нүр тулж байгаа юм биш ээ. Тэгээд өнөөдрөөс ахуулаад энэ эдний маркетинг, пропагандагийн мессеж өөрчлөгдөд эхэлж байгаа. Тэрийг сайн анзаараарай заяа. We are facing a network of state and non-state actors that are serving the cause of aggression. Бид нар хэдэн нүр тулж байгаа юм бэ гэх юм бол нэг бүлэгтэй нүр тулж байгаа, тэмцэж байгаа. Тэр бүлэг юу юм бэ гэх юм бол олон улсууд орцсон байгаа. Орос, Беларус, Хятад, Иран мэдээж тэ. This network includes Орос, Russia, North Korea, the current regime in Iran, Chinese companies and many. Хятад улсыг ингээд дангаар нь юу хэлэхгүй байна. Тэрийг одоохондоо ярьж эхлэв байгаа. Одоохонд юу ярьж эхлэх юм бэ гэх юм бол амар заван тактик байхгүй. Баг багаар ингээд бид нарыг дасгчдаг. Бид нар биш ээ. Бид нар ерөөхдөө энэ дайнд юусаа хамаагүй заяа. Хэн хамаатай юм бэ гэх юм бол Европчууд, Америкчуудыг ингээд дасгаж эхэлж байгаа байхгүй. Гэхдээ шууд хятадуудаа алдсан гэж юусаа хэлэхгүй заяа. Эхлээд хятад компаниуд, хятадын ингээд янз бүрийн тоног төхөөр зэвсгийг нийлүүлэгч.
дроны компаниуд хятад тэгээд ингээд хүмүүс дасныхан дараа юу ярьж эхлэх юм бэ гэх юм бол хятад улс дараа. За тэгээд ингээд тэрийг яасныхаа дараа хятад дээр санкц ингээд 50 маяг гээд магадгүй энэ дайн 6 сарын дараа дуусаагүй юм бол Зеленский тухайд амт бэжлах юм бол 6 сарын дараа мань хүн юу шаардах юм бэ гэвэл магадгүй шүү заяа. Хятад улс дээр ч гэсэн санкц тавиарэ. За. Тэгээ улам desperate болоод ирэхээр улам тийм фейлдэх өдөрлөө дөхөөд ирэхээр улам харгас болно. Улам боломжгүй юмыг шаардна. Тэгээд та тийм дунд намайг шүмжиж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тийм Путин нөхөө бла хизээ нэгэн цагт заяа. Эдгээр Монголыг дурдж эхлэн заяа. Монголын банк санхүүгийн байгууллагатай оролдоод эхлэн. Монголын экспорт худалдааны гэрээтэй ингээ оролдож эхлэн. Монголын мөнгө гүйлгээтэй ингээ оролдож эхлэн заяа. Тэгээ монголчууд бид нэр ингээд Европны виз мизтэй аюул олон хүмүүстэнд амьдралаа аваа явж байгаа. Тэд нартай бас оролдоод эхэлчихнэ. Тэгээ Америкчууд бас яг адилхан. Тэрний дараа магадгүй бүр Солонгосчууд, Япончууд бас иймэрхүү тоглоомыг бид нартай тоглож магадгүй. Окей. Талаа сонго гэж биднээс шаардах байхгүй. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Шгүү дээ талтаа орчлоо. 20 жил дараа тэтгэвдэх юм. Ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. Чек адилхан юм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзъя. Many schemes across the world that help produce weapons and carry out operations against our country, our people and our Europe. Тэд нар ингээ бүлгээрээ ер нь бидний эсэг ажиллаж байгаа. Манай Украины эсэг ажиллаж байгаа. Манай Европын эсрэг ажиллаж байгаа. Only together can we counter this. Энийг давахын тулд хэдүүлээ тэ хамтрахгүй болохгүй. Please increase your investments. Please. Тэ биднэрт мөнгө in Ukraine in joint weapons production. Тэ Украинд мөнгөг зэвсэгний үйлдвэрлэлээр тусал Украинд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол жилийн 35-аас 40 тэрбум доллар хэрэгтэй. Амар олон төрийн албан хаагчны цайлан гэх мэт ерөнхийдөө Украины эдийн засаг байхгүй л тэ. And all the weapons we produce become part of a new, stronger European defense and security system. In this context, we welcome the European Initiative Security Action for Europe, which includes plans to provide up to 150 billion euro to develop the defense industry. Европчууд сая ямар томоохон төсөл дээр гар сүз зурсан бэ гэх юм бол эсвэл тохиролцсон бэ гэх юм бол батлан хамгаалтын төсөө дэвшүүлье 150 тэрбум евро. Окей. Зеленский нэг мэдэж байгаа. Тэгээд европчуудаас юу асууж байгаа юм бэ гэх юм бол та ингээд тэр баталсан 150 тэрбум долларын төсвөөс Украинд бас тодорхой хэмжээнд өгч өгч. And we call for this program to also be actively used as an extra source of support for our shared security. And it's тэгээд хэцүү юм юу юм бэ гэх юм бол тэр орлого байхгүй. Германд тийм мөнгө байхгүй. Италид байхгүй, Францад байхгүй, Их Британд байхгүй. Шинэ зээл гаргах юм бол хүүгийн түвшин амар өндөртэй. Хөрөнгө оруулагч нар ерөөхдөө Европоос жоохон айж эхэлж байгаа. Мөнгө хаашаа нүүлгэж байгаа юм бэ гэх юм бол Америк л нүүлгэж байна. important to keep in mind that Ukraine is an equal partner to this program, meaning that ensuring security is our common cause. За тэгээд юу хэлж ийна гэх юм бол бид нэр таадтай зэрэгцээд явж байгаа шүү. Бид нэр хамтдаа шүү. Европ дотроо Украин ерөөхдөө бид нэр Европ шүү. Тэ? Тийм учраас биднийг ингэ дэмжээрэй. За.
Тэгээд хүмүүс НАТО-гийн гишүүдүүд юу амласан бэ гэх юм бол гэхдээ энэ гар зурагтайгаа юм шүү заяа. Юу амласан бэ гэх юм бол за окей, Украина $40 тэрбум аав. Тэгээ НАТО commits $40 billion in security aid for Ukraine at summit kickoff. Гэхдээ энэ дэр гар зурсан юм байхгүй. Тогтолцсон юм ерөөсөө байхгүй. За тэгээ доор нь дахиад сонирхолтой юм юу бичсэн бэ гэх юм бол the most significant direct threat facing this alliance remains Russia. Бидний ерөнхийдөө хамгийн том дайсан хин юм бэ гэх юм бол Орос. За тэгээ ард нь хин дэмжиж байгаа юм бэ гэх юм бол Хойд Солонгос, Иран, Хятад, ба Беларус. Гэхдээ НАТО дотор одоо хэдэн гишүүн байгаа юм бас дуртахгүй юм л да, тийм ээ. За тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол Зеленскийг чи найзуудынхаа дунд байгаа шүү. You are among friends. Ямар гоё зураг авалтан дээр ингээ оролцож байгаа юм бэ те. Гэхдээ нэг Зеленскийн нэг амар том азтай юм бэ гэх юм бол энэ Иран Израилийн дайн дууссан те. Өнгөрсөн 2-7 хоног энэ Иран Израиль хоорондоо Путин шидэж байхдаа Зеленский бараг өнчөрцөн байсан шүү дээ. Тэ. За тэгээд Голландын хаантай уулзлаа. Тэрнээсээ бас жоохон мөнгө салгаж авч чадсан. Тэгээд Марк Рутте НАТО гишүүдүүд Европын холбооныхан юу үргэлж ярьж байгаа юм бэ гэх юм бол одооноос ахуулаад хятад ярьж эхэлж байгаа шүү. Окей? За. Let's not be naive. Бид нар гинэн байх хэрэггүй. Одоо энэ хэвлэл мэдээллийн хаанах юм бэ гэх юм бол бүгдээ Украины хэвлэл мэдээллийн шүү. Окей? Нэг тал барьж байгаа юм бол Киевийн Украины сонингийн талын мэдээллийг би таад уулзж байгаа шүү. За хэдүүлээ гинэн байхаа болио. Рутте бол НАТО-гийн гишүүдүүдэд анхааруулж байна. Тэ? Бид нар хэдийн нүүр тулж байгаа юм бэ гэх юм бол Орос, Хятад. За тэгээ багаар одоо ингээ яриа нуургаа явчихсан. Тэр Израиль Ираны дайн эхлээд Ираны цөмийн зэвсэг. Одоо яриа нь хаашаа явах юм бэ гэх юм бол цөмийн зэвсэг байж лээ. Удахгүй дахиад цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй байна. Ингээд массажлсаар агаад, ярьсаар агаад тэ Иран руу дахиж дайрах хэрэгтэй байна. Ираныг дахиж бөмбөгдөх хэрэгтэй байна. Гих мэдчихлээ. Одоо юу ярьж эхлэх юм бэ гэх юм бол Хятадыг, Беларус магадгүй хизээ нэг цагт монголчуудыг бас ярьж магадгүй. Гэхдээ нэг л хүн ерөөхдөө энэ дээр юу ярьж нэх юм бол санхүүжилтаа боли, алдцгаа боли, мөнгө шатаахаа боли, дипломат харилцаагаараа энэ асуудлаа шийдъя гэд ер нь бол Дональд Трамп энийг шаардаад явж байгаа. Гэхдээ Оросууд энийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэл одоо хэдүүл юу хийх ёстой юм бэ гэвэл тэ энэ чуулган үр дүнтэй юм уу үгүй мүү гэсэн юм байгаа. Яагаад гэх юм бол энэ $40 тэрбум тэ энэ Марк Рутегийн ярьж байгаа юм Европын холбооныхан Кая Каласын ярьж байгаа юмыг 100% батлагтаагүй. Яагаад гэх юм бол Европ дотроо НАТО дотроо ч гэсэн Зеленскийг үзэн яддаг. Эсвэл Украиныг дэмжмээргүй хүмүүс зөндөө байгаа. Тэрний нэгэн хэм бэ гэх юм бол Виктор Орбан, тэ Унгар улсын ерөнхий сайд. Сонсгоо. Vacsorán még itt lesz Zelenszky ukrán elnök, viszont a holnapi csúcson már nem. За, Зеленский өнөөдөр тэ Den Haag-д ирсэн байгаа. Энэ чуулган дээр ирсэн байна. Гэхдээ маргааш яг үндсэн чуулган болох дээр ирээгүй. Яагаад? Mi az oka? Az van úgy a diplomáciában, hogy nem az a kérdés, hogy hol vagy ott, hanem hogy hol nem. Энэ дипломат харилцаа штэ. Тэгээд чи хаана ирсэн байгаа энэ нэг хамаагүй. Чи хаалхын гишүүн юм бэ хамаатай. Энэ өөр юу ч нэх юм бол хой Зеленский НАТО-гийн гишүүн биш. Энэ чуулган дээр байх ёсгүй. Энэ илүү чухал гэж. Pontosabb. És ez most pontosan így van. Az, hogy Zelenszky elnök semmilyen hivatalos formában nem vesz részt a NATO csúcson, ez annak a világos jele, hogy az előző fejezet végén. Тэгээд Володимир Зеленский тэ альбан ёсоор тэ өөрийнхөө алтан тушаалаар ямар нэгэн байдлаар энэ НАТО-гийн альбан ажил дотор ерөөсөө оролцоогүй. Тэ алтан бус байдлаараа өргөцсөн оролцож байгаа. Гэхдээ алт бисаар ерөөсөө биш. Тэ Виктор Орбан юу хэлж байна гэх юм бол одооноос ахуулаад Зеленский альбан ёсоор НАТО-тай хамаагүй шүү. Яг гэх юм бол угаасаа хамаагүй гишүүн биш. Тэ энэ хэсэг, энэ бүлэг дууссан. Az amerikaiak, a törökök, szlovákok és mi világos. За, Америкчууд бид нэр Словакууд тэгээд Турк улс юу хэлж байна гэх юм бол Зеленский гишүүн биш ээ.
Tehát mi nem akarunk egy asztalnál ülni Zelenszky úrral, hogyha NATO-ról van szó. Тэгээ НАТО-гийн чуулган болж байгаа юм бол бид нар тий Зеленскийтэй нэг ширээнд сумааргүй. Én az Európai Uniónál sem szívesen látom őt, de az egy Бас Европын холбооны ямар нэг аль биесийн ивентээр би мань хүнийг бас хармааргүй байна. Яагаад гэх юм бол Украин улс бас Европын холбооны гишүүн биш ээ. Зеленский бол Европын холбооны тий алтан тушаалтай хүн биш ээ. másik tanácskozás, az majd csütörtök pénteken lesz. Magyarországnak az a nemzeti érdeke, hogy semmilyen integrációs közösségbe ne legyen Ukrajnával. За тэгээ Унгар улсын сонирхол юу юм бэ гэх юм бол ямар нэг байдлаар Украинтай нэг орон дотор орох биш ээ. Тэрийг сонихгүй. Украиныг НАТО гишүүн болох, Европын холбооны гишүүн болох бид нэр эсэргүүцэж байгаа гэж хэлж шин. Se a NATO-ba, se az Európai Unióba. Тэгээ Словак улс бас яг адилхан. Тэгээд удахгүй Голланд улсад аягүй сонирхолтой энэ Den Haag хот тий тэнд болох гэж байгаа. Сонгуул удахгүй болно. Герт Вилдерс гэсэн хүн ерөөдөө сонгуул ялахаар байна. Герт Вилдерс юуны эсрэг юм бэ гэх юм бол Зеленскийн эсрэг, НАТО-гийн эсрэг, Европын холбооны эсрэг. За, Их Британд бас удахгүй сонгуул болно. Бас арчигт нь одоо байгаа нам. Францд удахгүй бас нэг сонгуул болно. Гэх мэтчлэн тэгээд ерөөхдөө энэ дайн хугацаатай. За гэхдээ өнөөдөр өглөө Киев хот ямар байдалтай байгаа юм бэ гэх мэт хэдүүлээ бас нэг хайлт сонирхчих. Өдөр олон бөмбөгдүүлж байгаа. Агаарын хамгаалтыг заяа. Агаарын хамгаалтын пуужингийн систем Америкчууд Украинаас татаад Израильд өгсөн. Тэгээ одоо ер нь бол цэргийн шинжээчнэр, дайны шинжээчнэр юу гэж нэх юм бол Киев ба Украин ер нь бол агаарын хамгаалтын пуужин, агаарын одоо бөмбөгдөхөөс хамгаалдаг тэр систем дууссан. Суман дууссан. Мөнгө дууссан. Тэгээ удахгүй цэрэг нь бас дуусж байгаа. Дүгчэн да. Тэгэхээр аюул нь юу юм бэ гэх юм бол ялагдах тусам илүү харгас болно. Тэгээ удахгүй Зеленский, Украин, CIA, MI6, Mossad гэх мэтчлэн Оросууд руу дахиад нэг том дайралт хийх баха. Тэгээ Оросуудын хариу хүлээхээс ураарга. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм одоо яагаад гэх юм бол энийг танаа чиний амьдрал чинийх болно. За, энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнөө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.